золгүй байдлаар хөөж байсан гэж яриа байдаг. Хамгийн хүчрхэг хааны булш хаан нэгтээ нуугдсан хэвээр булшийг хамгаалсан цэргүүдээ ч мөн алж Монголын хамгийн нууцлаг домгуудын нэгийг сонсч байсан уу? Чингис хааны эрдэнэс, түүний булш, түүний хараал гэдэл. Тэр бол дэлхийг эзэлсэн хаан ялагч, байлдан дагуулагч. Гэвч түүнийг нас орсны дараа хамгийн том нууц бий болсон. Түүнийг хаан оршуулсан нь тодорхойгүй байгаа нь. Хамгийн хүчрхэг хааны булш хаан нэгтээ нуугдсан хэвээр түүнийг олсон хүн асар их баялагтай болно. Гэхдээ амьд үлдэх нь эргэлзээтэй. Түүхийн хуудас сууд Чингис хааны оршуулга жирийн оршуулга байгаагүй гэж үздэг. Түүнийг нас барахад нь үнэнч дайжид нэг харгас ёс зашил үлдсэн гэдэг булшийг ухаж хааныг хаан оршуулсныг мэдсэн хүн бүрийг амьдаар нь хөнөөх ёстой гэж. Хэдэн мянган хүн хааны булшийг ухаж исэн ч тэд бүгдийг нь хөнөөсөн гэдэг. Харин дараа нь булшийг хамгаалсан цэргүүдээ ч мөн алж ингэснээр энэ нууцыг үр татгалаа үлдээжээ. Домогт өгүүлснээр Чингис хааны шарил дээр хүчтэй хараал тавигдсан. Энэ нь миний булшийг амгалан байлга. Хэрвээ нэгэн сэрээвэл гамшиг ирнэ гэж бичигдсэн гэх яриа байдаг. Чингис хааны эрдэнсийг ирж байсан олон хүн золгүй байдлаар хөөж байсан гэж яриа байдаг. 1920-ад онд Монголд археологч Чингис хааны булшийг хайхаар иржээ. Тэднийг нутгийн хүмүүс зогсоохыг оролцсон ч тэд хайсаар л байсан. Гэвч тэдний нэг нь гинэд өвдөж, нөгөө нь мөргөлдөөн дөртөж, гурав дахь нь сураггүй алга болсон байдаг. Зарим хүмүүс тэдний үхлийг хараалтай холбодог. Ялангуяа нутгийн иргэдэд ярьж байгаа зүйл нь сэтгэл сэртгийлэм аимшигтэй. Хайгуулчдын нэг нь шөнө орой цагаар лаграас гараад буцаж ирээгүй гэдэг. Түүний хамтрагчид нь өглөөнд түүнийг хайж явахад ойролцоох жалганд ухаангүй хэвтэж байсан гэдэг. Хамгийн ачаалалтай нь түүний духан дээр яг морины туурайны мөр байсан гэж ярьдаг. Гэвч ойролцоонд ямар ч морь байгаагүй. Бас нэгэн түүх байдаг нь олон хүмүүс хинтийн ууланд тэнөөжилж буй сүнснүүдийг харсан гэж мэдүүлсэн байдаг. Тэдгээр нь Чингис хааны дайчид байсан мөгөөд өнөө хүртэл түүнийг хамгаалж байсан гэдэг нууц байдаг. 1990-ад онд нэгэн судлаачдын баг Чингис хаан түүнтэй цуг оршуулсан эрдэнсийг хайхаар явжээ. Тэднээс нэгэн шүн дунд майхандаа тайван унтж байтал нь гинэд сэрээд гаднаас хүний шивнээ мордын туурын чимээ сонсож байсан гэдэг. Гэвч майхнаасаа гараад хартал юу ч байгаагүй. Өглөөнд түүний нөхөд түүнийг лаграас 100 метрийн зайд шороонд нүрээрээ унсан байдалтай байхыг нь олсон байна. Түүний нүр царай цайж айцаар дүүрсэн байсан гэж бичигдсэн байдаг. Харин тэр хүний сүүлчийн үг нь тэднийг бүүсэрээ гэж хэлсэн байдаг. Энэхүү л явдалтай холбоотой хамгийн сүүлийн түүх бол 1960-ад онд зөвлөлтийн эрдэмтэд Чингис хааны булшийг хайхаар нууц ажиллагаа явуулсан тухай байдаг. За тэднийг уулыг уудалж эхлэхэд эхэндээ асуудал юусоо гараагүй хэд хоногийн дараа ачирхалтай явдлууд тохиолдож эхэлсэн байдаг. За шөнийн цагаар лагерт нь тодорхойгүй хүмүүс дүрс үзэгдэж майхнууд нь хөдлөх шиг болсон гэдэг. Нэгэн эрдэмтэн гинэт өвдөж чичирч амьсгалгүй болсон байдаг. Ингэж бол өнгөрсөн гэдэг. Үүний дараа багийн ахлагчин зөвлөлтийн засгийн газар дэлгээсэн тайландаа нэгэн ачирхалтай зүйл дурдсан нь шүн бүр хар нөмрөгтэй морьтон харагддаг. Тэд биднийг ажиглаж бидэнд ортвол юу болохыг би сайн мэдэхгүй байна гэж хэлсэн байдаг. Удалгүй багийн ажиллагааг зогсоож Монголыг орхин явсан байдаг. Ер нь Чингис хааны нууц эрдэнэс хаана байгаа вэ? Өнөө хүртэл Чингис хааны булш эрдэнэс нь олдоогүй байгаа хэвээр. Зарим судлаачид газрын гүнд нуугдсан гэж үздэг бол зарим нь хинтийн улсын аль нэг агууд байгаа гэж боддог. Гэвч нэг зүйл тодорхой байна. За Чингис хааны амар амгалан нойрыг нэвдгийг оролцсон хүн бүр нэг л золгүй байдлаар амнасаа алдаж байгаа нь. Магадгүй өнөөдөр ч гэсэн түүний үнэнч дайчид оршуулгын газар хамгаалсаар л байгаа ах. Энэ бол Монголын хамгийн том нууц. Чи энэ түүхэнд итгэх хэсгээ өөрөө л шийд. Гэхдээ хэрв нэг өдөр чи Чингис хааны эрдэнсийг хайхаар шийдвэл болгоомжтойгаарай. Чи үүнийг үзсний дараа ч нэг хэсэгтээ сэтгэл чинь хоногших байх.